Амрано. Тайва моглаа. Understand now. За. Одоо өсөд юу хөөрөлт хийх хүснэ вэ? Өвөө бидний ингээд өдөр тутамдаа ашигладаг үгс дотор төрөг уугаар санскрит, согт, за хятад гээд ингээд хариу улсаас орж ирсэн хийнэ ерөөсөө монгол юм шиг хоногшсон энэ одоо хариу байсан юм уу гэж боддохоор тиймэрхүү өгнүүд их байгаад байгаа. Тэгээд сүүлийн 70 жил болохоор социализмын үед орс өгнүүдийг их ашигладаг болоод шин юмнууд орж ирэхэд ашигладаг болоод тэгээ монгол орчуулга ерөөсөө байхгүй байгаатайгаа. Тийм байсан ч гэсэн ерөөсөө бид нэг олигтой яг тэрүүгээр нь хэлдэггүй ерөөсөө гадаадаар нь хэлээс суусчихсан. Тэгээд одоо болохоор англи үгнүүдийг хүүхдүүд монгол үг байсаар адил орлуулад ашиглаад байгаад манай хэл ер нь юм үгс байх нь бид монгол хэл айлгаад хэрэг өөрчлөлт авчирд юм бол Ер нь бол хариу үгсийг нотогшуулна гэдэг бол улс үндэстэнд харж бутрахыг л хэлдэг юм да. Та нар ямар нэгэн өндөр хөгжилтэй улс орн гэж байдаг да. Тэр улс орн хамгийн түрүүд их хэл бичгээ хамгийн их нандинан хадгалдаг. Заавал өөрсдийн хэлээр яар гэж шаарддаг шүү дээ. Гэтэл Монголд яадаг вэ? Монгол хэлээр нь чирнэ, гадныхан ч гадаад хэлээр ярина, монголч гадаад арнаа цаана ярина. Энэ нь өөрсдийн их хэл өв уламжлалаа бас дүрмийг сахиж чадахгүйгээр бусдад багсаагаар нөлөөг алдаж байгааг шинж гэж ойлгож болно. Байнгад ийм зүйл болж байсан удаа би яагаад гэвэл эртнээс худалдааны завм гэж байсан шүү дээ. Тэдгээр худалдаачид яах вэ? Арилжаа юмаа хийхийн тулд өөрсдийн хэлээр ярихыг шаардна. Гэтэл өнөө талаас нь монголоор монголоор хэл гэж шаардна шүү дээ. Хэрв тэр худалдааны замынхны үгийг цээжлээ тэдэнд таацуулсан бол монголчууд гэж ямар хэлтэй байх вэ? Хэдийний гадныхны дамжин өнгөрүүлэх уусах нэгэн болцсон байх байсан бизээ. Тэгэхээр энэ их хэл гэдэг зүйлийг хадгалж явах нь маш их чухал зүйл юм. Энийг алдагдуулах юм бол цуснаас ч илүү аюултай зүйлээ гэсэн үг. Харин цус орж ирлээ гэдэг эндээ хүлээж аваад хэдэн үе яваад өөрийнхөө цэвэрлж болно. Тоондоо нэмчиж байна. Харин үг орж ирнэ гэдэг бол тэр үндэстэнгийн оюун санаа бодол. Тэр байтугай туурах тусгаар байх асуудал хүртэл хөндөгдөн гэсэн үг юм шүү дээ. Та нарын идэл хэрэгжилж байгаа үгс бол манай гарал үүсэлтэй. Тэгэхээр та нар манайхаа гэж дайруул ямар байна? Амар. Та нар бол бидний зөвхөн тэр нутгийн хүмүүс юм байгаа юм. Худлаа гэвэл энэ манай гаралтай үгүй гэж хэлвэл яах вэ? Та нар манай үгийг ашигладаг шүү дээ гэж харийнхан тавлж хэлвэл юу гэж хэлэх вэ? хэлхүүг олдохгүй юм. Эргэлзэж төөрөлдөнө гэсэн үг шүү дээ. За тэгвэл ганц нэгээс нь сонирдож үзье. Өвөө агаар гэдэг санскрит үг юм байна л да. Тэгээд монголчууд агаарыг юу гэдэг байсан юм бол?
ягаад ингээ амьсгалж байгаа хамгийн наад захын юмн дээр монгол үг байхгүй байгаа даа. Тэгвэл амьсгал гэж нэрлэчихгүй юу? Авиас нь бас санскрит үг гэнэ. Тийм шүү дээ. Үгүй жанжин цэрэг гэдэг бас За нэгнийгээр нь. за. Авиас. Обвиас гэдгийг юу гэж ойлгож байна? Тухайн хүн цаанаас өгсөн эсвэл хичээж байгаад бүтээдэг онцгой чаддаг зүйл Чадвар юм л. Тийм Зөв гоцордог чадвар гэж нэрлэж. чадвар. За. Та нар гадаад үгийг орчуулж дэлгэрүүлэхдээ л тэр үгний утга санааг нь хэлээд оноос нэрийг өгч яах шүү дээ. Өө аяах чинь уйгар үг юм шүү дээ. Тэгэхээр юу гоо тагш гэх. Тэгш болох юм биш. Тагш гэдэг нь ямар үг юм. Гэх мэт. Такс гээд үнэхээр хариу үгүй эсвэл монгол үгүй гээд хай. Ир. Акшин гэдэг нь уйгар үг. Аз гэдэг нь түрэг үг. Алмас гэдэг нь араб үг. Ямар их нуршуулдаг юм бэ? Нэг нэгээр нь явна шүү дээ. Гинэ өөр. Алим гэдгийг үг төр. За тэгвэл аяг гэдэг үг чинь хаанах гинэ? Уугар. Уйгар. Тагш. Амсуур гэж уулна. Дээр үед тэгээд амсуур гэж хэрэгэлдэг байсан юм уу? Бүр өмнө. Аяг ч одоо хүн өөд идэх болвол аягыг ирнэ. Аяг гэдэг чинь хариг болчиход байна шүү дээ. Тэгэхээр амсуур гэж яага болохгүй гэж. Амсч байна. Гоё юм. Халин амсаар аваад. Залиг биш. Амсан. Багаар очиж амсан шүү дээ. Нэг амсаар. За дараагийн үг. Аз. Түрэг үг. Аацо. Янд. Тайхан орч. Нэр аз гэдэг чинь зүгээр монгол үг л гэж боддог байсан шүү дээ. Тийм. Эвэл гэж болно шүү дээ. Ивэл гэж. Наач Ивэл. өөр юм шүү. Хишиг. Ивэл. Аз гэдэг чинь аз. Нэрэл ивэл. Ивэл. Эвэл эсвэл эвэл гэдгээр нь хайгаад оролдоод үз. Бас хариуг байх юм. За. Бакон. Хариу биш үг байна уу? Монгол үг биш тий. Ивэл монгол үг юм шиг байна уу? Юм шиг байна гин одоо Монгол юу хоёроо зэмтэх ойлсон байх шүү дээ. За тэгвэл аз гэдгийг ивэл гэдгээр сольж болно. За. Ямар нэгэн зүйлд ивээгдэж тойрог эрчим бүрхснээр тэр их зүйлийг бүрэлдүүлсэн шингээсэн гэтэн утгатай шүү дээ. Тэгэхээр ивэл байх нэ дээ. За дараа нь Алмас араб. та нар ТV-д харсан уу? Хараагүй. Хараад холбоо үстэй нэг. Аймаагаар явж байгаа. Манай ингэж байсан нэг. Би дөнгөж цаярсан. Тэгэхээр энэ болгон харийн үгсийн толгойч хоногсон зүйлсийг шууд хай гэсэн.
Алимд уу? Яна энэ ч удаа баян хэрэгэлдэг үгнүүд шүү дээ. Алим мэдрэгэл. Амтыг. Амраг гин. Баншгин, боогин, бүдэн. За байж бай. Нэг Бүгдээр одоо хэрэгэлдэг бид нар. Бааш. За дараагийн үг. Алмас гэж ямар амтныг хэлдэг юм? Дүрсэлж үйл. Алмастай үстэй амар том биетэй. Хүнтэй юу төстэй яар. Яг харсан хүн байд юм уу? Хараагүй Яг байхгүй. байх нь байдаг гэж ярьдаг ч гэсэн тэгээд дүрсийн дуулахчихсан хүн бол байхгүй болохоор нэг батлагтаад байдаг. Өгүүлэг байхад. Амар чанга дуурдаг тэгээд харсан хүн шууд солиодсон гэдэг тийм домбууд байгаад тийм сууч яриа. Зэрэгэлдэн хүн гэж нэрлэвэл таарах юм байна. Зэрэгэлдэг хүн. Эсвэл хайр хүн гэх юм уу? Тэр алмаснууд чи харь хүн гэсэн юм. Харь хүн юм. Та нар хараагүй юм шүү дээ. Хараагүй мэдэхгүй болохоор харь гээд. Үл мэдэхгүй хүн гэж. За тийм. Энэ үгсийг Хүм юм уу тэр чинь. за дараагийн үг. Алим. Түүх. Алим хаанах юм? Түрк. Амсвал ямар амттай вэ? Чихэрлэг. Шүүслэг. Ус ихтэй. Оо. Эсэглэмж гэдэг. Эсэглэм мөртлөө чихэрлэг. Тэгээ гоо шүүслэг. Тэгээ улаан өнгөтэй, ногоон өнгөтэй, шар өнгөтэй олон янз өнгөтэй. Бөөрө хий. Моднаас Моднаас урах. газар айлмж гэсэн. Давж айлм. Тийм жижигхэн жижиг. Гарал үс нь юу вэ гэдг нь тодорхой болох хэрэгтэй. Алим гэдэг зүйл яг юунаас гарал үүсэлтэй? Төв азаас тархтай нуруунаas гаралтай модноос авч гişүүлж тарьж эхэлсэн. Алимыг түүхээр нь олон жигэн хүнсэнд хэрэгэлдэг. Тархтай нуруу нас гаралтай. Хойд Америкас гаралтай гэж үздэг. Алим жим. Нөө хариу. Энэ хагацэл юм. Алим гарал үүсэл. 50 гар үзүүлэлтийг нэг зөндөө бол. Тэгээд хойд хагаст тархсан. Сибирь. Алим нь болохоор 3-5 м өндөртэй модноос ургад юм байна. Намар болоход навчаа гөвж өтгөн салгар мөчтэй ягаандуу туяатай 5 дэлбэтэй 2.5-аас 3.5 см хэмжээтэй гочтой цагаан өнгийн цэцгэлдэг. Тийм байх юм. Зэн та нарын ирж байх юмд яг оноос юм байна уу? Байхгүй нөө. Тэгэхээр Юм асуухаар хариулах хүн алга. Хариулах юм алга. Яг тэр алим гээ чинь гарал үүсэл юу юм бэ гэхээр олигтой юм алга байна шүү дээ. Учир битүүлэг. Ядаж тийм зүйлээс тэгж нийлүүлж байгаад ургуулдаг гэсэн ч зааварчилгаа алга. Төв азаас буюу тархтай нуруунаас гаралтай л гэсэн юм. Гарал үүслийн үед ийм л юм гарч ирж. Жимсний нэг төрөл алимны модонд ургах бөгөөд боловсролт үүдсэн алим төрөл. Алимны модны үүсэл нь юу юм бол? За хаяа. энэ 5 гаруй Амж ирэх нь.
Зэрлэг айлан болох Малус Северсигээс үүсэхтэй гэд генетикийн судалгаа юм. Казахстаны Тяншан нуруунд өнөөдөр хүртэл аврагтан зэрлэг айлан байдаг. За тэгвэл үүрэл гэж нэрлэвэл таарах юм биш үү? Ер нь бол үрээр ургадаг гэсэн л тиймэрхүү юм байна. Тийм биш. Налин дотроо үртэй идэлдэг. Тэгвэл жижигийг нь жижиг үүрэл, томыг нь том үүрэл гэх юм шүү дээ. Өөрлөнөд байгаа шүү дээ. Эсэглэг үрэл, чихэрлэг үрэл. Тэгэл нэрлэж шүү дээ. За. Дараагийнх нь амар санскрит үг юм байна. Амар. Аха. Амархын амрын болов уу эсвэл амар жимийн амар? Тэрнээсээ бас ялгарах юм. Тийм юм. Монгол хичгээр ялгараад байдаг энэ кириллээр нэг хэлдэг. Тэгвэл 50 гэж нэрлэхгүй юу? Өвөн сэлэн Гэхдээ нэрээ 50 гэдэг чинь хятад үг юм байл шүү дээ. сэлэн өвөө бас менж. Тэгвэл минт гэх юм уу? Менж үгүй. Амбар орос үг гинэ. Юу гэнэ? Амбар. Юу гэдэг? Амбар гэж нэг юм жижигэн байшин тэгээд Илүү гарсан навшаа идэг. янз бүрийн юм хадгалдаг. Гадаа байдаг тийм ил. Жижигхэн байшин. Тий. Ер нь бол нэг хайрцаг шиг тийм жижиг юм. Илүү гарсан тэр одоо Юм агуулдаг. агуулах. Тэгээд агуулдаг. Зориулалт юм биш. Амьдрах Юм хадгалах юм байшин сав. Хадгалах өргөө гэхэд болох юм шүү. өргөөх. Тийм байна тий. За, амраг тург үг гинэ. Амраг нэг хүү. За амраг гэдэг үгийг юу гэж бодож байна? Нууц амраг. Юу нөө цомрох. Хан амраг. Мөн. Амраг гэдэг юм. Хан юм шиг байна. Хани яриа доод төвшних юм бэл. Амраг садан амраг хэлгэн. Маш татна хайртай байсан. Янаг хонгор сэтгэлтэй юм. Янаг хонгор минь чи. Зүрхний атгаас гэж нэрлэвэл болох юм биш үү? Зүрхний аргамж гэх юм уу? Өөр монголчууд нэг тийм юм хэлдэг тийм. Тий. Там. Зүрхний аргамж гэсэн дээр баха. Аваад гаргаж чадахгүй. Тэгээд энэ аргамжаатай байдаг шүү дээ. Өө биднээс энэ ар монголчууд нөгөө өөр монголчуудынхаа ингээд яриа хэл аялгааныхан байдлыг шүүмжлээд юм уу ингээд доог тохуйгаа тийм хошин байдлаар үзүүлээд байдаг нь өөр монголчууд амар муухай санагддаг юм үлээ. Гэтэ ингээд өөр монголчууд том зүйлсийг бүгднийг бүдүүн ингээд том бүдүүн хүмүүс нь нааштаарай гэж. Тэгээ бүдүүн хүмүүс нааштаарай гэж ихээр хин болсон болоо гэж бодоод яхан гайхажсэн яа.
Өв соёлоо хадгалж үлдэх гэсэн л оролдлого шүү дээ. Тэрнээс гадаадаар нь ашиглаж болох л байсан шүү дээ. Харин тийм яг одоо ингээд Уусахгүй тулд өөрсдийнхөө аялгад хувиргасан байхыг энэ нь хил аялга хадгалаатай байвал бид мөнх оршно гэсэн санаа байж болно. Тиймээс гаднаас орж ирсэн хилцээг инээдтэй байсан ч хамаагүй хөрвүүлж байгаа нь гайхалтай биш гэж үү? тийм үү. Тийм ээ. Тэгэхээр та нар ч бас эндээс суралцах хэрэгтэй гэсэн. Амар ухаантай ингээд яг гоё ингээд бүр чихэр рүү орохоор ингээд хилээд оноож өгöd байгаа байхгүй. Одоо та өрсөж бас ингээд оноох гол үзээд байна шүү дээ. Гэхдээ та нар бол эрдэмтэн мэргэд биш. Энгийн дүрстэй шүү дээ. Гэхдээ чадан ядан бас оролдох хэрэгтэй гэсэн үг юм. За зүрхний аргамж боллоо. Дараагийн үг. Анир төрөг үг. Анир гэж юу гэсэн үг лээ? Чимээгүй. За тэгвэл нам гүм гэж нэрлэх юм шүү дээ. Анир гэдэг чинь чимээ юм шүү. Аниргүй За анир гэдэг нь яа. Аниртай гэж үг үүд юм уу? байхгүй. Тэгэхээр нам гүм л байна. Аниртай гэхээр чимээтэй болно шүү дээ. Гэтэл Дуунаас нам дөргөн гарах чимээ гинэ. Дуунаас нам дөргөн гарах чимээ. тэгвэл нам Тийм байна. Бараг мэдэгдэм сонсогдох. Юу ойлгож аваад шүү дээ. За дараагийн үг. Анир гэдэг чинь Аршаан санскрит үг юм байна. Арай ус гэдэг нь бас Монгол биш үг байх үү дээ. Хайда. Ус. Инжээ ус. Оюу ухаанаас аяр. Нөгөө Төв Азийн орнууд ус гэдгийг бид нартай амар төстэй ус гэд ингээд хэлдэг. Амар Ястал цангасан хүний үгнүүд. Оохтод хийх хүчээ. Им тус гэж болно. Аршаан гэдэг чинь им тус болж байна. Оо амар ухаантай юм бэ. Тэгсэн чинь нөгөө монгол хэлний тайлбар дээр өвчин эмгийг ангаах чадвартай байгалийн эрдэс тус гинэ. Аршааны тэгж тайлбарласан. За тэгвэл им тус ялгаагүй юм байна шүү. тийм байна. тийм байх. Тэг монголоор олж болж байгаа юм. За дараагийн. Нөгөө арх гэдэг араб үг юм байна шүү дээ. Оо. Монгол үг байна уу? Харин тийм гэж л байна. Архитектур. Тэр үг. Сархад. Сархад. Оо, тийм шүү дээ. Спи. Юу гэнэ? Спирт гэхээр ч олон төрөл. 96 70. Тэгвэл арх гэдэг чинь сархад л юм биш үү? Тийм байх. За дараагийн үг. Аян санскрит үг. Аян зам. Аян дайн. Аян гэсэн. Аян. Аян. Аян гэж. Замнал гэж болно. Тийм биш. Аян Замнал гэдэг чинь ерөөсөө нэг зүйл рүү зорьсон хэргийг хэлж байгаа шүү дээ. Тийм байна. Ямар нэг хэрэг зорилгын өчир унлага хөсөг хэрэглэн алсыг зорж явах нь гинэ. Аян замнал гэдгээс л. За дараа. Багш уугар үг. Гайса. чиглүүлэгч. Замч, заагч, сургагч. Өснөө үгс шүү дээ. Өө ханзаар болохоор төрүүлж төрсөн хүн гэд бич тийм хуутахтай биччихдэм байлээ. Төрүүлж төрж ээж чамд зам гэд. Гэтэ үндэ жоохон ч гэсэн өөртөө зааж болоод байгаа хгүй юу.
Заагч. Замч. Сэтсэн гэж чуулна. Монголоор ганцхан багш гэдэг хэрнээ англи хэлээр дээр багшийг амар олон төрлөөр хэлдэг. Guide, coach, teacher Tutor. Сургагч гэсэн олон янз хоёр шүү дээ. Ямар чиглэлээр гэдэг юм чухал. Төрөл төрлөөс Хэрвээ шашны төрлөөс гэх юм бол одоо юу гэдэг юм? Бошхтэн ч гэдэг юм уу? Ямар зүйлийн мэдээллийг өгч байгаа бол хөтөлч гэдэг юм уу? Сургагч ч гэдэг юм уу? Сургагч гэдэг нь цаанаас нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйлийг дамжуулахыг сургагч болгож байна шүү дээ. Их юмтер олон хувирч болно. ондорч байна. Энд байна. Дараа ингээд дургуй ногоо байцаа угаасаа гэдэг. Энэ дээр амар маргаантай монгол хэлний багш нар байн байцааны бичиг аргыг өөрчлөөд явуулаад идэг. Байцаа бол зөвж Харин байцаа гэдэг нь өвөө ийм олон давхрахтай бөөрөнхий муухай ногоо. Тийм усрахыг бид нар идэх тохиолдолтой. Амт муттэй. хантин тэгвэл усан ногоо л гэх нэ. Ногоо гэдэг нь бас хайр үгүй болов. ногоо алга байна. Усан ногоо боллоо. Байшин гэдэг нь перс үг. Байшаа. Тэр нь ямар зүйл байна? мод тоосгоор үрж бариад дотор амьдардаг. Сууч юм. Гэрс. Биш. Хүмүүс амьдардаг. Олон өрөөтэй. Өвгдийн өргөш шүү. Хүрээ гэж болох юм. Өвөө хүрээ гэхээ чинь ингээд тойруулаад яасан юмнууд ихтэй. 4 хүрээч байж болно, 5 хүрээч байж болно. 6 хүрээ гэвэл яах вэ? 6 талаас нь хүрээлсэн хүрээг хэлнэ. Дөрвөлжин гэж байгаа бол 4 хүрээ гэх нэ шүү дээ. Дээр үед өвөө 5 талтай байвал 5 хүрээ гэх юм. хотыг хүрээ гэдэг байсан шүү. Цэргийн ёсонд ч бас олон элсийг жагсаахта хүрээлэн жагсах арга барил гэж байдаг. Тэгэхээр хүрээ гэдэг нь шигж бөөгнөрсөн эмх дис дараалалтай зүйлийг хэлж байна шүү дээ. Түүн дээрээ нэмээд 3 хүрээ, 2 хүрээ, эсвэл 4 хүрээ, 5 хүрээч болж болно. Тойргоор хүрээ үсгэж ч болно. Тэгэхээр хэлбэр нь ямар байхыг урд нь залгаад хэлчихнэ. Тойрог хүрээ гэвэл одоо гоё өөрөнхий гэдэг нь юу л тийм болно гэсэн үг шүү дээ. 4 хүрээ гэвэл одоо бидний 4 талтай гэсэн үг. 3 гэвэл 3 талтай болно. Банц хатад үг нь явж. Нөгөө барилга ашигладаг. Модон хэрчим гэж нэрлэвэл таарна. юм бэ? За өөр Банш хатад үг.
Бууз бас хятад. Жижиг махан гуйлар гэж нэ. Тэр бууз гэдгийг том махан гуйлар гэ. Гуйлар гэж юу гэсэн үг вэ? Гурил гэдгийг гуйлар гэдгийг. Монгол хичээр тэгж. Тийм. За том махан гурил. Бишээ гуйлар. Яа ингэхээр амар устгалчаад байх юм шүү. Махан гуйлар гэхгүй юу? Хурууга ашигла. Ийм махан гуйлар. Хурууга жижигсгүй. Ийм махан гуйлраас нэг юм. Болж байна. Болж байна. Эсвэл ингээд тойрог үсэг. Ингээд тойрогоо том жижиг болох нь чинь ил мэдэх хэрэг шүү дээ. Та нар ч хөссөн хоолоо иддэг юм уу? Эсвэл тэдний өгснийг иддэг юм уу? Өгснийг нь л Тэгвэл чиний хүснээр тимийг бэлтгэхэд ирвэл тимийг л бэлтэнэ гэсэн. Ийм махан гуйлар гэдэг бүр тэгвэл тим томоор хийж өгнө гэсэн үг. Тэгэхээр өдөртөө Тэгвэл өвөө шарсан гүндрийг өгөө. Сүүшүү. Сүүшүү ч юм бас хариугүй. Ингээд бидний үндэсний хоол гэдээ явагддаг олнод бүгдээрээ хятад хоол байх гэдэг юм. Тосон махтай гуйлар гэхгүй юу? тэрс гамбар бас юу гэсэн тий. Тосон гуйлар. Зөв. Тосон гуйлар. За, Бов хятад. Борт. Тийм. Бас хятад. Бид нэр чи ер нь менжи иргэшээлийн үйлдэл хамаг хоол нь орж ирсэн юм шүү. Шинэ хоол нь Хэлхэд гэсэн юм. тост гуйлар гэхгүй юу? Гуйлар гэдэг тост гуйлар. өмнө тэр үед дүүсэн юм. Махал. Дан гуйлар гэдэг нь юм байдаг юм бол тост гуйлар гэдэг өгчих. Тэгэхээр махгүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа. За Бус гэдэг нь уугаар үг юм байна. Бус юм уу? Бус юм уу? Бус. Бүстэй юм. Ороолго байж болно. Тийм тий. Буйдан гэдэг нь хятад үг юм байна. Ямар юм байдаг юм бол доо. Буйдан гэдэг нь нөгөө хүмүүс тухлаад суудаг нэг тийм самтлыг болохоор твтдэг. Өвөнөр нь тийм залах биш болохоор мэдэхгүй ба. Тэгэж амрахч завтай байсан биш. Бөдөн дээр суугаад ингээд. Тэр залах хүмүүс нь зориулаад тэр үгээрээ байг. За Бурандаг гэдэг нь тург үг юм байна. Боронтог гэдэг нь монголоос Бурандаг гэдэг нь нөгөө тэмээний тэмээг чиглүүлж байгаа. Тэмээний юу гэж хэлэх юм? Хамнад нь ингээ Тэмээг чиглүүлдэг юм. Зөв хэллээ. Тэмээ чиглүүлэгч. Тэмээн хазаар. тэмээн жив. Тэмээн авах гэх юм уу? За бурам гэдэг нь санскрит үг юм байна. Юу гэнэ? Бурам. Бурам гэдэг нь тийм чихэрлэг амттай бор юм. Рүү чихэрл гэхгүй юу? Чихэр гэдэг нь хариуг. Яасан хэцүү юм. Тэгэхээр чи юу гэдэг лээ? За Амттан өсөлийн чихэр гэдэг нь турк үг юм байна. гэж хэлээд лээ. Чихрийн өсгөлчүүд арай өөрөөр хэлээд байдаг. Тийм. Чихрийг арай өөрөөр хэлээд. Амттай. Яа чин чихэрлэг юмнуудыг чихэрлэг л гэдэг ш. Тэгэхээр турк. Хим амттай юмнуудыг нь монголоор юу гэх вэ? Шүдний аль.
залуу. Харуулуулагч бодис. Тэр амтдаг чи юугаар хийдэг юм бэ? Тийм ургамлаас гаргаж аваад тэгээд усан дуушуулж уушуулаад тэгээд бөө юм болж иж тийм үр мөшгөл нь уул гаргаж аваад. Одоо хичлэн Амтад оргомол гэвэл таарах юм шүү. ургамал биш. Нөгөө Япон одоо нөгөө мэдсэн чихрнүүд шүү дээ. Тэрийг амар ихээр нь хайлуулж байгаа л юм. Тий, харин тэр ятан гэсэн ургамлаас За тэгвэл амтад тайлмаг. Амтад тайл. амтад тайлмаг. Чиний тэр шүдний ялуур гэдгээс л дээр. Эсвэл амтад хэрчим гэж бол. Эртүний нөө. Хондоо. Бурхан гэдэг уйгаар өгдөг нөө. Уйгуурчууд нэрээ өөр шүтэлтэй байгаад байсан баха. Уйгуурч юм нэр. Бурхан шүү дээ. Оршихуй эзэн гэж болно, ивэлийн эзэн гэж болно. Хүмүүс чинь тийм л юмд дуртай шүү дээ. Бурхан намайг хайрлсангүй, бурхан надад сайхан хандсангүй л гэдэг. Тэгэхээр хүнд зориулсан тийм бол ивэлийн эзэн л байж таарах нь дээ. Зөвхөн хүнд үйлчлэх гэдэг. Нөгөө буян гэдэг нь санскрит үг юм байна. Буян. Буян гэж яг юу гэлдэг юм? Бишиг Хийсэн сайн бусад хийсэн сайн зүйлийг буян боллоо. Сайн үйл. Ингээл болох юм шүү. Ангуй. За. Буянтан гэх юм бол сайн үйлсдэг гэх юм шүү дээ.